Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэхүйн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт эх орны Хаймар нутаг Хөөсгөл аймгаас эхэллээ. Энэхүү арга хэмжээнд орон нутаг дахь хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилготой юм а. За 17 дахь жилдээ зохион байгуулагдсан намрын ногоо өдрүүд Өслийн ярамгаас Өсгөл аймаг Шилдэг аймгаа шалгарсан байгаа. Тийм учраас энэ удаагийн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний Өсгөл аймгаас эхлүүлж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн нь бол одоо албан ёсоор эхлээд одоо 6 сартаагаас олгож байна. 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100% хангаад дээр нь импортын чиг баримжаатай үйлдвэрлэлүүдэд төлхөө дэмжиж бид нар экспортод хүнс үйлдвэрлэгч ийм улс болъё гэдэг том зорилт тавьсан явж байгаа учраас энэ хүнсний хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр иргэн бүр баялаг бүтээгчид төрийн албан хаагч бүр энэ туйлын хариуцлагатай хандах ёстой. Энэ нийлүүлэлтийн тогтолцоог орон нутагт бий болгох бол зайлшгүй шаардлагатай. Хөвсгөл аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн хувьд бол одоо инженерийн дэд бүтцээр хангасан олон улсын стандартын шаардлага хангасан ийм үйлдвэр үйлчилгээ худалдаа хүнс үйлдвэрлэх зохицолборыг бол Хөвсгөл аймгийн орон нутагт бүсчилж байгуулах ийм шаардлагатай. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар 22 сум нийт сувны засаг дарга болон аж ахуйн нэгжийн 10 гаруй төлөөлөл 128 багийн 180 гаруй иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго хүлээгдэж буй үр дүн хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, улсын хурлаас батлсан хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга зам иргэдийн оролцоо сан сэтгэлийг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Хүнсний хувьсгал одоо Хөвсгөл аймгаас эхэлж байгаа нь бас ач холбогдолтой байна гэж үзэж байгаа. Манай аймаг бас онцлогтой аймаг. Маш олон төрлийн жимсийг бол байгалаас бас үлэмж хэмжээгээр бэлтгэдэг. Тэгэхээр энэгээрээ одоо бид нар бас энийг ашиглаад нутгийн олон төрлийн брэндүүд гардаг. Хүнсний ногоо тариаж байгаа хэрэгтэй үед механикжуулах ажлыг бол эхлүүлж байна. Ингэснээр бид бол одоо орон нутагтаа бол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэвтрүүлж дотоодын хүн амын хүнсний хэрэгцээг бол 100% хангана гэсэн зорилт тавьж байгаа. Мөн Хөөсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн салбарт нийт 50 гаруй төгрөг зарцуулна гэж тооцсон бөгөөд гурил махан бүтээгдэхүүнээ аймагтаа 100% хангаж байна. Аль өрхүүд нь хашаандаа хүнсний ногоо тариалах болсноор өрхийн орлого нэмэгдэж жилд дунджаар 1,500,000 төгрөгөөс дээш орлоготой болжээ. Үүний дээр Хөөсгөл аймгийн 500 тонн багтаамжтай 2 зур байгуулснаар тариалсан хүнсний ногоогоо 100% зориултын дагуу хадгалах боломжтой болжээ. Үүнээс гадна хүнсний үйлдвэр үйлчлэгээний төрөлцүүлийг нэмэгдүүлж 18 сумд бэлтгэн үйлдвэр байгуулахаар зориулж байна.